маш их хайрыг мэдэрдэг. Манийхаа үгээд авчина. За ингээд сургууль явна да. Яа тусгай сургууль явж ирсэн. Далд. Модны 2-ын 70 дугаар сургууль. Орж сурсан да. Тэгээд 12-өө төгсөөд тэгээд шалгалтанд орно гэдээ болдгоо ээшийн шалгалтанд. Тэгэхээр би охиноо барахгүй юм чинь дээ гэж бодсон л доо. Тэгээ охин маань өөрөө ороод оноо нь харин өндөр гарч ирээд. Тэгээ одоо бол тэгээд охиныхаа талд бас зогсдог болсон. Би ичнээ сурчдаг байхгүй юу. Тэгэл охиноос мэдээлэл аваад ном аавна. Ном авангууд нь би уншин бас тэр чинь. Тий. Аавда их баярлдаг да нөгөө намайг дандаа зөөдөг 20 жил бараг зөөсөн миний аав маш их хайрыг мэдэрдэг. Энүүд надад хамгийн их баяр байсан. Одоо ингээд цаашдаа уламжлал хариуцлагатайгаар бие биенээсээ суралцсан л гэж бодож байгаа шүү дээ. Илүү дутын бодох завгүй явдаг. Охин маань ийм гэж би хүлээн зөвшөөрөхгүй гэж явдаг. Тий. Яг л энгийн хүүхчиг хүргэж игээл одоо хурдхан шиг сургууль хайлын яачи, хичээл номын яачи гэж ингээл явдаг. Энэ надад айгүй давуу байсан. Тэгээд би одоо энэ хөнгөн шингэн одоо ингээ хүүхдтэйгээ энэ зэрэгтэй явж байгаа юм болоо гэж боддог шүү дээ. Яг л оюутны амьдралаар яг амьдарч яваа шүү дээ. Тэр бол одоо юу гэдгийг энэ маань эхлээд 11 дэх хичээлд ороод 12:30-таа тараал. Тэгэл сайхан хоолндоо ороод үдлээд эргэж хичээлдээ ороод хүүхдийнхаа харцнаас олж харж унших хэрэгтэй байна. Хүүхд маань өөрөө юу хүсч мөрөөдөж байна уу? Тэгээ яана гэж ярьж байна уу? Аав ээжтэй л хэлдэг шүү дээ. Тэрийг яаж мөрөөдийг биелүүлэх вэ гэдэг дээр л анхаарал тэгжиж энэ өнөөдрийг хүртэл явж байгаа шүү дээ. Би баг өөрөө их сургуульд орсон юм шиг л баярлсан шүү дээ. Анх бол жоохон сандарсан. Тэгээд сандраа жоохон тасгаж жоохон удсан гэхдээ одоо тассан. Тэгээ ер нь бол зүйд шиг санагдсан. Тийм. Одоо би ер нь бол орчуулагч болоод ингээд хэвлэлийн компанид ажиллаад ном орчуулахыг хүсдэг. Ялангуяа ээжтэй их баярлдаг. Миний ээж бол айгүй мундаг хүн байдаг. Тийм. Тэгээд хамгийн эртдээ бол би 7 цаг гэж босдог. Манай охин чинь айгүй сайхан одоо хичээл ойлгоод бүх юм мэдрээд ингээд баяр баясгалантай байх үедээ таныг би нэг үсч. Тэр нь надад айгүй сайхан санагддаг. Ойл одоо чөлөөтэй ирнэ. Ирээдүйд яах вэ? Тэгээд цаашаа ингээд сурахтаа ингэн гадаад дотоод явал хоёулаа ингэн одооноос мөнгө төгрөг хоримтлуулъя гэж бүгдийг ярьдаг шүү дээ. Би чинь бүр орбитд байсан. Бүр ол байсан. Орбитаас одоо юу гэдэг 13-ын цэцэрлэг рүү явдаг байлаа. Би микертэй одоо ингээд бас л ингээд явдаг байлаа. Тэгээ 10 хүртэл микер байлаа. Тэгэл хоёулаа сургуульд ороод энэ 70 руу ороод тэгээ 70 харин 8 дугаар анги хүртэл сайн явсаа. Одоо эдний ангийн хүүхч гэсэн ярьдаг чи мундаг юм байна. Би чиний араас ирэх хичээл шалгалт өгөөд орноо. Би ингээд сайхан сэтгэл нь сэргэж шít хөгдөөд. Тэгээ би ингээд явахдаа хэлчихсэн. Хайрын бурхан минь хаана байна уу гэдэг баггүй юу. Тэгсэн чинь охин маань хажууч л байна шин. Ээж арын талын ажиллаад хашдаг. Өргөө дийлэхгүй. Тэгээ би одоо бүр баярлаад яваад байсан. Одоо ингээд Япон хэлний ханц үзээд ирэхэд Б үзэн чи 100% сурахад
Би 50% сурнаа гэдэг. Миний аав ээж хоёр бол миний төлөө бүгдийг хийдэг. Их зоригтой тийм үлсүүд. Үргэлж баярлдаг да. Синий хүн над хэлж гисэн байхгүй юу? Та жоохон зоригтой бай. Яаж зоригтой байдаг юм бэ гэсэн. Та хаан банк дээр очиод данс нийлэгч. Та ингээд таксинд явж чинь өдөр болгон мөнгө татуулчихгүй юу? Тэгэхээр чинь хоримтлагдаад хүүхдээ чинь төрсөн өдрөөр мөнгөтэй байдаг юм аа гэх юм. За гэ. Тэгээд би хаан банк дээр очиж тэр болдгоо яах вэ? Би уулын зорилго бол 5,000-аар зорилго тавьсан. Сард 150,000 төгрөг юм билээ. Тэгээд 150 надад жоохон ахчих гээд болохоор би за багаас нэг хэлгээд 3,000-аар эхлээд одоо энэ 12 сарын 25-нд авна л да. Одоо охиндоо өгнө. Одоо охин маань өөрөө тэгээд тэр төрсөдрийнхөө мөнгөөр өөрөө юу авна гэлээ? Компьютер аав. Тий, компьютер авна. Тэгээд хичээлийнх нь хэрэгэл болчиход байгаа юм чинь. Тэгээд тэрийг авах зорилго тавиад явж байна. Одоо тэгээд Сургуулаа төгсчих дараад нь дахиад сурна. дахиад нэг Сурна. магистр руу явна. Сурна гэдэг байна. Тэгээ энэ дахиад сурна гэдэг байгаа байхгүй юу? Энд сурах ингэж яах чинь сурах хэрэгтэй. Биднүүд дэмжээл өгөх хэрэгтэй. Чамд бүх юм нээлттэй. Сурах тал дээр бол чи үл хоцрохгүй. Аав нь бол хүргэж өгөөл байна. Аав нь 80 хүртэл явнаа л гэдэг. Тэгэл